Энэ удаагийн бичлэгээр 2015 онд нээлттэй хийсэн Японы урам зориг өгөх Flying Colors киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Саяка Кута бол дунд сургуулийн сурагчч гэлээ түүнд найз нөхөд гэж байхгүй. Тэрээр хүнтэй харилцах тал дээр муу тулаа ангийнхан нь түүнийг байнга л шавдарлана. Мөн тэрээр хоёр дүүтэй ба эрэгтэй дүүг нь Рюта, эмэгтэй дүүг нь Маюми гэдэг. Аав нь нэг л өдөр бейсболын супер од болно гэж боддог Хью Рутада гол анхаарлаа хандуулдаг бол эгчдүүс ихэвчлэн өөрсдөд нь маш их анхаарал тавьдаг ээжтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Саякагийн ангийнхан өөр өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй. Харин Саякагийн хувьд юу ч хүсдэггүй охин юм. Бас тэрээр хүсэл эрмэлзэлгүй учраас хичээлдээч муу. Нэг өдөр Саяка толгой руугаа бөмбөгөөр зохиулснаар газар тундаг. Улмаар захирал ээжийг нь дуудаж Саяка шиг сурагчид хичээл заах боломжгүй гэдгийг хэлнэ. Багш нар түүнийг ямар нэгэн сэтгцийн өвчтөй байгаа тул тусгай сургуульд явах шаардлагатай гэж үзжээ. Саякагийн ээж охинд нь хоёр дахь боломж өгөхийг гуйдагч захирал Саякаг сургуулиас хасдаг. Гэрэл үгээ харж байхдаа Саяка сургуулийн хоёр охин тэдний хажуугаар өнгөрөхийг харлаа. Ээж нь түүний явах шин сургууль ийм гоё дүрмт хувцастай гэж тайлбарлана. Саяка шин сургуулийнхаа эхний өдөр сандарч шин ангийнхан нь өмнөх ангийнхан шиг нь дээрлэхэхгүй гэдгээс айсаар. Гайхмаар нь бүгд л түүнд сайн хандах ба тэр дундаа 3 охин түүнтэй дотн найзалдаг. Тэд түүнийг илүү сайхан харагдахын тулд банзлыг нь богиносгов. Мөн тэд түүний нүрийг нь бодож үсийг нь янзлан өөрсдийнхөө бүлэгт нэгтгэлээ. Охид өсч томрох тусам барууны хэв маягийг дагаж үсээ будаж ил задгаа хувцас өмсдөг болжээ. Тэд хичээлээ үл тоомсорлон үдчлэгт явж арх ууж тамхи татдаг охид болсон байлаа. Ангийнхан багш Нишимура тэднийг өдөр бүр зэмлэж тэднийг коллежд орж чадахгүй гэдэгт итгэдэг байлаа. Ихэнх өдрүүдэд Саяка гэртээ өглөөгөр ирэхэд аав дүү хоёр нь гадаанаа бэлтгэл хийхдээ таардаг. Аав болон түүний хоорондын харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам улмал хөндөрчээ. Аав нь түүнтэй ярилцах бүртээ. Түүнийг буруутгадаг бол үүнийг нь Саяка үл тоомсорлсоор ирсэн байна. Харин ээж нь Саякагийн амьдралын хэв маягийг ойлгохгүй байгаа ч үргэлж түүний талд байж дэмждэг. Ингээд Саякагийн амьдрал 2 дугаар курсын эхний өдрөө өөрчлөгдлөө. Учир нь Нишимура багш түүний цүнхнээс нуусан тамхиг нь олчхно. Тиймээс түүнийг захирлын өрөөнд аваачдаг ба ээжийг нь дуудаж Саякагийн дутагдaltaй талыг хэлдэг. Улмаар ээж нь захирлаас охиныг нь үлдээхийг гуйж сургуулийн зорилго бол хамгийн ухаантай сурагчдад анхаарал хандуулж ашиг харах бус үүний зэрэгцээ хамгийн сул сурагчтаач бас сургах явдал гэж тайлбарлана. Ээж нь удаа дараа хүсэлтэд тавьсны дагуу сургууль Саякаг хасахгүйгээр 1 сар түр дүтгэлзүүллээ. Одоо завчлуутай болсон Саяка үсээ шараар бодох зэрэгээр цагийг нөхцөөж байтал ээж нь түүнийг их сургуульд орохын тулд хичээгээд үзэх хэмээн санал болгодог. Хэрвээ хичээх юм бол Саякаг чадна гэдэгт ээж нь итгэлтэй байлаа. Ингээд ээж нь түүнийг их сургуулийн элсэлтийн шалгалтанд бэлтгэхийн тулд Сейхо сургалтын төвд явуулна. Цубата багш Саяка шиг харагдах сурагчийг сурах сонирхолтой байгааг хараад гайхдаг. Гэсэн ч багш түүнд урам зориг өгч Кейогийн их сургуульд элсэн ороход нь туслах болно гэдгээ хэллээ. Энэ нь Японы хамгийн нэр хүндтэй элсэн ороход хэцүү их сургуулиудын нэгт тооцогддог тул Саяка өөршгөн сурагч тэнцэн гэхээс инээд нь хүрнэ. Улмаар Цубата багш түүний төвшингээ тогтоохын тулд шалгалт авдаг. Саяка 100 ононоос тэг оноо авсан ч Цубата багш сэтгэл өндөр байлаа. Учир нь бусад сурагчдаас ялгаатай нь Саяка ядчил бүх асуултын хариуг бурууч гэсэн бөглөжээ. Цубата багш түүний төвшингээ тогтоосныхоо дараа Саякаг 4-р ангийн сурагчийн хэмжээнд байна гэж дүгнэдэг. Тиймээс багш Саякад төвшингээс нь буюу дунд ангиас нь хичээлийн хөтөлбөрийг зааж эхлэнэ. Ярамгт амьдардаг эцэг эхчүүд аан гэж төлбөрөө нэмдгүү сургууль Танагирийн хаяанд нэгдсэнийг мэдсэн үү? Энэ бол Индра кибер сургууль. Усан бассейн, балет, оюун ухаан, таквондо, урлаг спорт, VR технологи, аймакаар бүрэн тоноглогдсон 40 гаруй танхимтай. Таны хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн олон клубүүдийн сонголттой. Мөн технологи хос хэл хүмүүжлийн цогцоо боловсролоор дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэдэг сургууль шүү дээ. Хүүхдийнхээ дүүгийнхээ боловсролд анхаардаг эцэг ах дүү нар маань бүртгүүлэхдээ вүд үгсэн промо кодыг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэй. Маргааш Саяка найзуудтайгаа хамт ресторанд байгаач хичээлээ хийсээр байв. Түүнийг нэг зүйлд ч болов ингэж хичээнгүй хандаж байгааг харсан найзууд нь гайхахын зэрэгцээ баярлана. Улмаар 7 хоног сурсны дараа Саяка анх удаа 100 онооноос 5 оноо авлаа.
Энэ үр дүнд багш Шав хоёр баярлаж багш түүнийг илүү шаргуу хичээллэхийг уриалдаг. Цобото болоо бүх сурагчдын хувьд гайхалтай багш байлаа. Тэр хизээч сурагчдыгаа мэдэхгүй зүйлийн төлөө буруутгаж тэднийг толгой муутай мэтэ санагдуулдаггүй ба тэдний сэтгэл санааг өөдрөг байлгахын тулд чадах бүхнээ хийдэг нэгэн. Харин Саякагийн хувьд хойд зүгийн эсрэг зүг бол урд зүг гэсэн энгийн зүйлсийг ч мэдэхгүй байсан тул Цобото багш түүнтэй нэлээд тулж ажиллах шаардлага үүсжээ. Саякагийн аав түүний сургалт хэтэрхий өндөр үнэтэй болохоор төлбөрийг нь төлөхөөс татгалзана. Түүнээс гадна аав нь Саякаг их сургуульд орж чадна гэдэгт итгэхгүй байлаа. Тиймээс ээж нь илүү шаргуу ажиллаж Саякагийн сургалтын төлбөрийг нь төлөхөөр шийддэг. Нэг өдөр Саяка сургалтын төв дээрээ хичээлээ хийж байтал Рейжи гэх хүүг ээж нь хүчээр авчирна. Рейжи ч бас Саяка шиг хэв маягтаагаас гадна хичээл хийх ямар ч сонирхолгүй хүү байв. Рейжигийн эцэг эх нь өмгөөлөгч бөгөөд хүүгэж бас өмгөөлөгч болохыг хүсдэгч Рейжи видео тоглоом тоглохыг л хүсдэг. Тиймээс Цобото багш түүнээс өшөө авалттай тоглоом гэж юу болохыг мэдэх хэсгийг нь асуулаа. Энэ нь Рейжигийн сонирхлыг ихэд татаж тэрээр хуулийн сургуульд элсэн орж эцэг эхтэй хэн гэдгээ харуулan өөрийг нь бассны хариуг авахын тулд шаргуу суралцаж эхлэнэ. Өдөр хоногуд өнгөрч Саяка мэдрэгдэх үе захиц гаргаж байгаа ч Цобото багш түүнийг илүү хурдсгахыг хүсдэг. Тиймээс багш түүнд хичээл заах сонирхолтой арга замыг бодож оллоо. Тэр арга нь Саяка буруу хариулах бүрт хиймэл сормуулсан авах нүр будалтаас нэгийг арилгах явдал юм. Харин Саякаг дунд сургуулийн англи хэлний шалгалтанд 100 оноо авах юм бол Цобото багш өөрийнхөө ичмэр зургийг сурагчдад үзүүлнэ гэж амладаг. Тэр өдрөөс хойш Саяка байнга хичээлээ хийж эцэст нь шалгалтанд 100 оноо авч чадлаа. Амлсныхаа дагуу Цобото багш сурагч үеийнхээ ичгүүртэр зургаа үзүүлж өөрийгөө дундаж төвшний сурагч байсан гэдгээ ярьж өгдөг. Үүний дараа түтгэлзүүлэх хугацаа дуусч Саяка үсээ хараар будан сургуульдаа үргэлжлүүлэн явж эхлэнэ. Гэтэл Нишимура багш Саякаг их сургуульд орох гэж байгаа гэдгийг сонсоод хэрвээ түүнийг орж чадах юм бол өөрийгөө сургуулийн талбайд нүцгэн гүйнэ гэж даапааллаа. Улмаар Саяка энэ сорилтыг хүлээн авч энэ явдлын дараа илүү их суралцах урам зоригтой болдог. Нэг өдөр Саяка Рейжи хоёр явж байтал рестораны гадаа Цобото багш Нишимура багштай уулзаж байхыг харна. Нишимура багш сургалтын төвийг нь санхүүжүүлдэг болж таарах ба Цобото багшаас Саяка шиг сул сурагчдад хичээл заахгүй байхыг шаарддаг. Нишимура сургалтын төвийн нэр хүнд сурагчдын ирээдүгээс илүү чухал гэдгийг хэллээ. Цобото багш Саякад итгэдэг түүнийг хүссэн их сургуульдаа элсэн орно гэдгийг мэдж байна хэмээн эсэргүүцснээр багш нь өөрийнх нь талд зогсож байхыг сонссон Саяка сэтгэл нь хөдөлж нулимс нь цэйлэгнэн. Гэртээ ээж нь охиноо сургалтын төвд явж эхэлснээс хойш илүү сайн охин болж байгааг анзаардаг. Маргааш нь Цобото багш ээжийг нь дуудаж уулзсан Саякагийн явцыг тайлагнана. Цобото багш Саяка бол түүний сурагчид дундаас хамгийн хурдан сурлагын ахиж байгаа сурагч гэдгийг хэлж их сургуулийн эсэлтийн шалгалт болоход бага хугацаа үлдсэн болохоор 7 хоногийн 6 өдөр нь шахуу хичээллэх шаардлагатайг тайлбарладаг. Сургалтын төлбөрийн хувьд маш их мөнгө хэрэг болох тул ээж нь хамаатнуудаас мөнгө зээлж төлбөрийг нь төллөө. Саяка энэ тухай Цобото багшаас олж мэдээд ээжтэй маш их хүнд ачаа өрүүлж байгаадаа харамсана. Нэг өдөр тэрээр найзуудтайгаа караокед ордогч Саяка хичээлээ хийсээр. Дараа нь найзууд нь түүнийг халуун аршаан руу аваачиж Саякаг маш их хичээл зүтгэл гаргаж байгааг мэдж байгаа болохоор шалгалтынхан дараа л уулзцгаая гэж хэлдэг. Үүнийг сонсоод Саяка уйлж өөрийг нь ойлгосонд найзуудтай талархдаг. Хэдэн сарын дараа Саяка эцэстээ нь ахлах сургуулийн хичээлийн хөтөлбөрт шилжиж эссе хэрхэн бичих талаар суралцах шаардлагатай болжээ. Цобото түүнд номнууд өгч мэдээ байнга үзэж байхыг зөвлөдөг. Ингээд хичээлийн хөтөлбөр улам хүндрэх үед түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болно. Тэрээр шийдэмгий байхын тулд үсээ хүртэл тайрууллаа. Хэдэн 7 хоногийн турш тэрээр хичээлээ маш шаргуу хийснээсээ болж үндсэн сургуулийнхаа хичээлийн үеэр ядарсандаа унтдаг. Гэтэл Нишимура багш түүнийг үстэн сэрээлээ. Тэрээр түүний ээжийг нь дуудаж уулзсан түтгэлзүүлснээс хойш Саяка огтхон ч сайжраагүй гэдгийг хэлнэ. Харин ээж нь охиныгоо хэдэн сарын өмнөх шиг охин байхаа болсон гэж хариулдаг. Маргааш нь сургалтын төвд Рейжи үсээ хар болгочихсон нүдний шил зүүчгсэн гадаа тэв маягаа эрс өөрчлөн ирлээ. Учрыг нь асуухад тэрээр Саяка өөрт нь илүү хичээж суралцах урам зориг өгсөн гэж хариулна. Үүний дараа Саяка анхны элсэлтийн дуршилтын шалгалтаа өглөө. Хариу гарахад хүссэн их сургуульд орох босго оноо нь 70 байх ёстой бол тэрээр 100-аас 60 авсандаа сэтгэл дундуур болдог. Харин Цобото багш
Түүнийг хэдэн сарын өмнө Тиконо авч байсан болохоор харин ч гайхалтай үр дүн гэж хэлнэ. Гэсэн ч Саяка өөрийнх нь бүхэл хичээл зүтгэл хангалтгүй байна хэмээн сэтгэл дундуур байлаа. Саяка гэртээ буцаж ирэхэд дүүн дахиж бейсбол тоглохыг хүсэхгүй байна гэж хэлснийхэн төлөө аав нь хүүгээ зоддог. Гэтэл Рюта босч ирээд аавыгаа түлхэж унгаан анхнаасаа л бейсбол тоглохыг хүсэж байгаагүй хэмээн хашгирна. Тэгэд Рюта уурлан гэрээсээ гарч тэр шөндөө гэртээ эргэж ирсэнгүй. Маргааш нь Саяка дахин элсэлтийн дуршилтын шалгалт өгсөн ч хангалттай оноо авч чадсангүй. Мөн стресс, нойр дутуу байдал нь түүнд нөлөөлж хичээл хийх хүсэл эрмэлзлээ алддаг. Цубото түүнд урам өгөхийг хичээсэн ч түүний их төөдрөг байдал нь Саякаг улам ихээр уурлуулна. Тиймээс Саяка Цубото руу хашгиран сургалтын төвөөс гарч дараагийн 2 өдөр өрөөнөөсөө ч гарсангүй. Гэтэл нэг шөнө Рюта гэртээ эргэн ирж аавдаа сургуулийнхаа бейсболын багаас гарсан гэдгээ хэлдэг. Аав нь өөрөө бейсболын шилдэг тоглогч болох мөрөөдлөө орхисон болохоор хүүгээ бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч болгохыг мөрөөддөг байжээ. Өөрийнх нь одоогийн мөрөөдөл нуран унсан болохоор аав нь Рютаг зодож хүүгээ буцаад эрүүл ухаантай байхыг шаардна. Улмаар ээж нь үүнд маш ихээр уурлаж нөхрийнхөө машины цонхыг хаглан нөхцөл байдлыг зогсоодог. Энэ нөхцөл байдлыг ашиглан Рюта дахин гэрээсээ зугтаалаа. Ээж нь тэдэнд Рюта тоглохын өмнө шөнө бүр сайн тоглож чадахгүй болоо загнуулна гэж айсандаа амьсгаан давчтай хөвчтэй болсон тухай хэлнэ. Тэрээр нөхрийгөө бүх хүүхдүүдийнхээ хувьд муу эцэг байсан хэмээн зэмлэдэг. Маргааш нь Саяка ээжээсээ хамтдаа Кейо их сургуулийг очиж үзэхийг хүсснээр тэд хамтдаа зочилж гой сайхныг нь гайхширна. Ээж нь охиноо зөрж буй завгүй оюутнуудын адил амьдралын хэв маягтай байгаасаа гэж хүснэ. Оройн Саяка сургалтын төв рүү очиж Цуботой багштай уулздаг. Тэрээр бүдүүлэг зан гаргасандаа уучлалт гуйж дэвчээртэй хандсанд нь талархлаа илэрхийлнэ. Тэгээд маргаашаас эхлээд хичээлдээ үргэлжлүүлэн сууха амлалаа. 7 хоногийн дараа Саяка 3 дахь элсэлтийн дуршилтын шалгалтаа өгч хариуг нь харахаас айж байв. Түүнийг гэртээ ирэхэд аав нь Рюта тудалдаж авч өгсөн бейсболын хэрэгслийг бүгдийг нь шатааж байв. Тэр алдаагаа ухаарсан болохоор одооноос хүүхдүүдийнхээ хувьд илүү сайн аав болохыг хүсдэг. Тиймээс хүүхдүүдээ амьдралдаа хийхийг хүссэн бүх зүйлийг нь дэмжинэ гэдгээ амлав. Гэр бүлийн хувьд сэтгэл хөдлөм уур амьсгал бүрдэж Саяка тэдэнд дуршилтын шалгалтандаа 65 оноо авснаа харуулдаг. Үүнийг хараад эцэг эх нь өмнө нь бахархаж байгаагүйгээрээ охиноороо бахархав. Эсэлтийн шалгалтын өдөр ирлээ. Гэтэл маш их цас орсны улмаас зам хаагдаж автобус зогсжээ. Гэтэл аав нь түүнийг хүргэж өгөхийг санал болгосноор өмнө нь Саякагийн амьдралд өчүүхэн ч анхаарч байгаагүй тул түүнийг гайхшруулна. Замдаа аав нь Саякаг чадхаараа хичээгээрэй гэж амжилт хүсээд өөрийгөө зохицуулах болохоор сургалтын төлбөрт санаа зовох хэрэггүй гэж хэлдэг. Саяка машинаасаа буугаад явхад аав нь дуудаж амьдралдаа анх удаа охиндоо амжилт хүслээ. Ингээд Саяка хамгийн сайнаараа хичээн шалгалтаа өгч гэртээ буцаж ирэв. Оройн тэрээр сургалтын төв рүүгээ очиж өнөөдөр сүүлийн өдрийн тул бусадтайгаа уулзна. Тэрээр Цубото багшид дүнгээ хэлэхээр буцаж ирэхийг хүсэхгүй байгаа ба түүний урмыг нь хугалахаас айж байгаагаа хэлнэ. Мөн Цубото багшаар тойл бичиг дээр гарын үсэг зурулж авах ба ингэснээрээ суралцахад нь дандаа хамт байх болно гэдгийг хэлнэ. Явхаасаа өмнө Саяка түүнд захиа өгч өөрт нь итгэж өнөөдрийн өрийг нь бүтээж өгсөнд талархлаа илэрхийлдэг. Хэд хоногийн дараа тэрээр интернетээс дүнгээ шалгахад харамсалтай нь энэ удаад тэнцсэнгүй. Тэрээр Цубото багш руу залгаж хариугаа хэллээ. Гэтэл Цубото бууж өгөх болоогүйгээд багш нарын бодлогын дагуу түүний хариултын хуудсыг дахин шалгуулахаар давж заалдах болно гэж тайлбарладаг. Харин Саяка бууж өгөөд хүсэлт гаргаагүй тул Цубото багш түүний төлөө давж заалддаг. Дараагийн хэдэн өдөр Саяка найзуудтайгаа хамт өдөр бүр гадуур гарч хуучин хэв маягаараа амьдарч юу ч хийсэн байсан түүнд тусаа болсонгүй сэтгэл дундуур байсаар. Тэгэд нэг өдөр тэрээр дахин дүнгээ шалгахтал гайхмаар нь тэрээр Кейо их сургуульд тэнцсэн байдаг. Саяка шуутхан л сургалтын төв рүүгээ дугуйтай очиж амьсгалаа дарж ядан Цубототой уулзав. Тэрээр тэнцсэн гэдгээ хэлснээр ангийнхан нь бүгд түүнд баяр хүргэнэ. Цубото Саяка хоёр баярын нулимс туслуулсаар. Эцэст нь Нишимура багш амлсан ёсоор сургуулийн талбайд нүцгэн гүйж найзууд түүнтэй зураг даруулна. Хожим Саяка эцэг эхтэйгээ салах ёс хийгээд их сургуульдаа явж байгаагаар кино төгсдөг. Ярамгт амьдардаг эцэг эхчүүд аан гэж төлбөрөө нэмдгүү сургууль танаа гэрийн хаяанд нэгдсэнийг мэдсэн үү?
Энэ бол Индра кибер сургууль. Усан бассейн, балет, оюун ухаан, таквондо, урлаг спорт, VR технологи, iMac-аар бүрэн тоноглогдсон 40 гаруй танхимтай. Таны хүүхдийн авиас чадварыг нээн хөгжүүлэх хамгийн олон клубүүдийн сонголттой. Мөн технологи хос хэл хүмүүжлийн цогцоо боловсролоор дэлхийд өрсөлдөх чадвартай иргэдийг бэлтгэдэг сургууль шүү дээ. Хүүхдийнхээ дүүгийнхээ боловсролд анхаардаг эцэг ах トゥ нар маань бүртгүүлэхдээ Wood үгсэн промо кодыг хэлээд 15% хөнгөлөлт эдлээрэй.